Өнөөдөр Artwiki-ийн сүүлчийн өдөр. Та амжиж үзээрэй. Байршлыг комент хийсгээс гэж мэгэл амар реклам шиг яваад байл яхаа. Америкийн уран бүтээлч Walter De Maria хөгжимчин байхасаа урлагийн хувьсгал руу алхсан нэгэн. Тэр бол газар шороог зотон болгож аянгийг биер мэт ашигласан хүн. Газрын урлаг минимализмын хил заагийг дахин зурсан бүтээлч. Walter De Maria дүрслэг урлагийг байгальтай нэгтгэсэн хүн. 1977 онд тэр Невадагийн цөлд 400 зэвэрдгүүн гаан шонг яг тэгш зайтай суйрлуулжээ. Аянга буух магадлалыг тооцсон. Газартаа тэнгэртэй ярилцах геометр бий болгосон. Энэ бол аянгийг урлаг болтол удирдсан бүтээл. Энэ бол урлаг биш. Энэ бол байгальтай хийсэн гэрээ. Агуу санаа бол агуу орон зайд орчдөг. Walter De Maria аянга тэнгэр газрыг урлаг болтол холбосон дүрслэг урлагийн хувьсгалч. Bel Air Trilogy, Америк мөрөөдөл, хэрэглээний соёлын шүүмж, төгс симметр доторх хөндийн механик гоо зүй. Мөрөөдлийг машин болгосон харин дуугүй шүүмж, тансаг машин, төгс байрлал, хоосон мөрөөдөл.